2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар би эхлээд ярилцлага эхлэе гэж бодож байна. 2025 оны төсвийн орлого бол 10%-аар тасалдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бүхэн ерөөхдөө ямар дүн шинжилгээ гаргасан бол 2026-нд бас анхаарах ямар асуудал анзаарэгдсэн бол. За улсын хэмжээнд бол экспортын гол бүтээгдэхүүн болох тийм ээ коксцон үрсний бит хэмжээ үн дэлхийн зах зээл дээр унснаас улбаатаагаар бол улсын хэмжээнд бол орлого бол тасалдсан. Нийслэлийн хэмжээнд бол татварын гүйцэтгэл бол 95% гүйцэтгэлтэй явж байгаа. Улсын хэмжээнд орлого тасалдсанаас болж яг сүүлийн хагас жил мөн бас хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 сарын 31-ээс хойш гэрээ байгуулалт дээр бол хэмнэлтийн тухай зардал гарахгүй гэсэн үндснээр бол сүүлийн хагас жил улс аймаг нийслэлийн хэмжээнд бол бүтээн байгуулалтын ажлууд бол санхүүжилттэй бол маш хүндрэлтэй он жил бол байлаа. Тэ 2026 онд бол дэлхийн манай коксцон үрсний импорт ихсэж байгаа, дээрээс нь үн хэвэн болж уялдуулаад бол бас эдийн засаг сэргэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр 2026 оны төсөвт орлого 17% өснө гэсэн юм тооцоолыг хийсэн байсан. Тэгэхээр татвар төлөгчийн бааз суурийг бас нэмэгдүүлэх арга хэмжээ бол тусгацсан байсан л да. Тэгэхээр ер нь татварын бүртгэл тогтолцоон дээр бодиттой өөрчлөлт хийх ер нь ямар боломжуудыг та бүхэн харж байгаа. За нийслэлийн төсвийг бол бид нэр 2026 онд бол 4,637.5 тэрбум төгрөг бол нийслэлийн орлогыг бол төвлөрөөд төсвийн төслийг бол Эрдэнэ төлөөлөгчдийн хуралд бол өргөн бариад эхний хэлэлцүүлэг амжилттай авсан. Одоо хороодын хурлаар орж ин энэ 5 тууд бол 2 дугаар хэлэлцүүлгээр орно. За энэ бол 2025 онтой харьцуулахад бол 9%-аар өсөж байгаа юм үзүүлэлтүүд байж байгаа. За үүнийг бас бид нар яагаад ингэж төсөөсөн бэ гэвэл Улаанбаатар хот 2025 онд Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар хотын дэд бүтц бүтээн байгуулалтыг дэмжих жил болгонтой зарсантай холбогдуулаад бол анх 24 мегаваттын зорилт тавьж исэн. Сүүл шинжилгээд бол 16 болгосон. Энэ 16 төслөөс 2025 онд дахиад 10-ыг гэрээлээд эхлүүлсэн юм амжилттай явж байгаа. 11 дэх мега төслийг бол төслийн нээлттэй сонгон шалгалтаар явж байгаа. За энэ 10 төслийн 2026 онд 1.2 их 80 нийслэлийн төсөөс гарч байгаа бол шилжих 55 төсөл арга хэмжээ бол шилжиж байгаа. Дээрээс нь төрийн үеийн түншлэлээр 2026 онд 12 гаруй төсөл бол хэрэгжиж байна. Эдгээрийн том бүтээн байгуулалтын ажлууд 2026 онд үндсэн хувийн хвшлээс гарах зардал, усын төсөөс гарах зардлууд гарах учраас Улаанбаатар хотод суур татварын орлого бол суураараа тэлнэ. Эдийн засаг бол сайжирна гэсэн юм том макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг бол харж байгаа. Ийм учраас бид нар тодорхой хэмжээний зарим хувийн орлогын албан татварыг мөн зас болон бусад албан татварууд бол нэмэгдүүлэхээр ингэж тооцсон байж байгаа. Дээрээс нь Монгол Улсын засгийн газраас багш эмчнэрийн цалин үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсантаа мөн уялдуулсан. Харин газар чөлөөлөөд газар буурж байгаа болон тээврийн хэрэгслийг дахиж нэмэхгүйтэй уялдуулаад улсын тээврийн хэрэгслийн холбогдлолтой татвар тэмдэгтийн хураамж дээрээс нь газрын төлбөрүүдийг бол бууруулахаар ингэ тооцоосон бодиттой юм 2026 оны орлогын төсвийг бол өргөн мэдүүлээд байж байгаа. Тэгэхээр ерөөхдөө нийслэлд бас гадна гэр хорооллыг орон сууцч болох зөөнөөс гадна бас агаарын бохирдлыг бууруулах зэрэг урт хугацааны төсөл санхүүжилтүүд байгаа шүү дээ. Тэгэхээр 2026 онд яг энэ ажлууд дээр ерөөхдөө ямар төлөлтүүд орсон бол бас дахин төлөлтийн төслүүдийн борлуулалтын схемийн тодорхой болсон байгаа бол. За яг өнөөдөр юун дээр барилга хот байгуулалтын хотжуулалтын сайдын ахалсан ажлын хэсгийн хурал бол зарлагдсан байж байгаа. Багш эмчнэрийн орон сууцны хөнгөлөлтөө зээлийн нөхцөл оруулах ажлын хэсэг нь бол анхны хуралдаан бол өнөөдөр товлогдсон байна. За үүнээр бол Улаанбаатар хотод хотын олон улсын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон барилга хот байгуулалтын яам дээр байгаа зээл тусламжийн хөтөлбөрийн төслүүдийг яаж ипотекийн хувьд боломжтой болгож микс хэлбэрээр бол боломжтой болгож багш эмчнэртэй эхний ээлжинд бол хөнгөлөлттэй байдлаар бол зээлэнд оруулах талаар бол ажлын хэсэг бол хэлэлцэн. За Улаанбаатар хотын хувьд болохоор манай нийслэлийн орон сууцны корпорац болон манай агентлаг дээр хийгдсэн судалгаагаар бол 8-9% хүүтэй тодорхой 10%-ийг бол урьдчилан төлөөд 15 жилийн хугацаатайгаар блендед байдлаар хойсон ипотекийн зээлийн бүтээгдэхүүнүүдийг бол гарах боломжтой гэсэн судалгаа хийж Монгол банктай бол анхны уулзалтуудыг бол хийсэн байж байгаа. За 2026 оны хувьд бол Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууц болон сэлб гэх мэт 2-3 хувь дамжаад хэрэгжиж байгаа. Орон сууцнуудын төсөл хөтөлбөрүүд бол үргэлжлээд хэрэгжиж байна. 2027 онд хэд бол нийт 17 мянган ширхэг орны орон сууц бол ашиглалтанд орохоор ингээд төлөвлөгдөөд төслүүд бол яг хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр бас яг өөр нэг дурдах асуудал нь бол төвжирэл байгаа шүү дээ. Ер нь 2026 онд төвжирлийг бууруулах чиглэлд ямар бодит хөрөнгө оруулалт хийх тэр бол. За түрүүн би хэлсэн нийслэлийн төсөвт нийт 4,637.7 тэрбум төгрөгийн бол орлогыг төлөвлөж байгаа. За зардлын хувьд тэгээд яах юм бол бид нэр
бол хөрөнгө оруулалтын зардал дээр нийт 1.9 их найдыг 2026 онд төлөвлөсөн. Үүнээс 1.2 их найд нь бол өмнөх оноос шилжүүлж байгаа буюу томоохон төвжирлийг бууруулах 2025 онд болон өмнөх онд эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн бол санхүүжилттэй байж байгаа. Үүнээс хамгийн одоо том төвжирлийг бууруулах нөлөөтэй нь бол туулын хурдны зам. Туулын хурдны замын төсөл маань одоо сая 2025 онд бол гэрэлсэн, 2026 онд бол нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг бол санхүүжуулахаар төлөвлөд байгаа. За гүйцэтгэл 2026 онд бол 60-аас 70% хүрэхэд төлөвлөгөөтэй. Ингээд бид нар 2027 оны наадмын өмнө урсгалыг нээн гэсэн төлөвлөгөөтэй. За энэ төсөл маань ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын төвжирлийг 38-аас 40%, за тойрог нэг замтайгаа нийлэх юм бол ингээд 2028 онд бол 50% Улаанбаатар хотын төвжирлийг бууруулахаар ийм тооцоололттой бол ажиллаад ингээд төсөл бүр бол амжилттай үргэлжлээд явж байна. Тэгэхээр нийслэлээс бас 2 жил дараалан бонд үнцаас гарах байдлаар ерөөдөө бас томоохон төслүүдэд санхүүжүүлэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөдөө яг энэ хөрөнгө оруулагчдаас босгож байгаа хөрөнгөний зарцуулалтын үр ашигын хувьд та бүхэн одоо ямар нэгэн тооцоол хийсэн бол ер нь хүлээгдэж байгаа үр дүнгууд бас юу вэ? За юуны дамжуулан зээл үнэт цаасны төлбөрийн хувьд гэвэл бид нэр 2024 онд за үнэт цаасны хувьд гэвэл 2024 онд 201 264 дугаар тогтоол засгийн газрын тийм ээ эсрэг эрдэнэ төлөөлөгчд бол энэ 89 дугаар тогтоолоор 159 тэрбум төгрөгийн зээллийг бол 2026 онд бас зарих тогтоолуудаар хөдөлж байгаа. За 2024 онд бид нэр гадаадын бонд, дотоодын бонд гэд нийт 3 бонд тосгосон. Гадаадын бонд бол 500 сая $5 бол Сэлб хотын бүтээн байгуулалт нь бол амжилттай зарцуулагдаад хотын бүтээн байгуулалтын ажил маань бол хуурийн дагуу явж байна. За дотоодын бонд гаргасан бөөрөлжүүдийн маань бөөрөлжүүд болон Багнуурын Батраа хоригдлын станцуудаар өгсөн хөрөнгө оруулалтууд дамжуулан зээлүүд маань маш амжилттай хуурийн дагуу төлбөрийг төлж манай хөрөнгө оруулалт менежментийн корпусаас тодорхой хэмжээний бол ашиг маржны хийгээд бол явж байгааг дуулахад бас таатай байна. За мөн тус төслүүд бол Улаанбаатар хотын өнөөдрийн энэ 2025-аас 27 оны эрчим хүчний найдвартай байдлыг хангахад бол хамгийн тэргуун чухал үр гүйцэтгэж бөөрөлжүүдийн 2 дугаар блок бол 300 мегаваттаар бол өнөөдөр яг одоогийн мөчд бол төвийн шугамд нийлүүлж байна. Мөн Багнуурын Батраа цахилгаан станц нь хоногт 2 удаа оройн цагийн уучаалаа 50 мегаваттаар бол Улаанбаатар хотын төвийн шугамд нийлүүлснээр Монгол улс анх удаа 2025-аас 26 оны үйл бол Оросын холбооны улсаас төвийн шугамд бол дэмжлэг авахгүйгээр хэсэг байж чадж байгаа юм бол амжилттай. Энэ бол их усүрийн дутагдлаас болж Улаанбаатар хот буюу төвийн шугам дээр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй нөхцөл байдлыг бол анх удаа Монгол улсын хэмжээнд бол хүргэж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын хувьд эдийн засгийн хувьдсан ашигтай хуурийн дагуу явж байгаа гэдэг бас тулхад таатай байна. За нийслэл хэрэгжиж байгаа бас тойрог зам болон бусад одоо дэд бүтцийн 24 гаруй мега төслүүд байгаа. Тэгэхээр ер нь ач холбогдлоор нь эрмэлээд үзэх юм бол эхний үр дүнгууд нь ер нь хизэнээс гарч эхлэх хүлээлттэй байна. За 24 мега төслөөс сүүл тодтол бол 16 болгосон. 16 мега төслөөс 10 нь бол гэрээлтсэн байж байгаа. За хамгийн өндөр ач холбогдолтой төслөр бол ТЭЦ 5 эрмэлэгдэжсэн агаарын бохирдлыг бууруулах 50,000 яндан шууд орлох боломжтой гэдэг утгаараа бид нэр сая сарын өмнө төр үеийн түншлэлээр нийслэл Улаанбаатарт 20% эзэмших байдлаар бол ТЭЦ 5-ын гэрээг бол зурж амжилттай бол төсөл хэрэгжиж эхлээд байгаа. За мэдээж PPPA буюу төр үеийн түншлийн том хилцээр гэрээ учраас хавсралт гэрээнүүдээс бүрддэг. Үүн дээр бол нүүрсний үнийн зохицуулалт, эрчим хүчний үнийн тариф, дулааны тариф гэх мэт олон асуудлуудыг бол хавсралтуудаар тохирж өгдөг. 2-3 хууль, эрчим хүчний тухай хууль бол нэлийн дагуу үн тариф тохирох асуудлууд байгаа. Эдгээр ажлууд бол үргэлжлээд одоо ингээд амжилттай төсөл хөвлөд явж байгаа. За ТЭЦ 5 төслийн хувьд гэвэл бол 2027 оны сүүлээр ашиглалтанд орохоор юм төлөвлөгдөж байгаа. Ер нь Улаанбаатар хотын одоо энэ жил эхлүүлсэн 10 гэрээсэн мега төслүүд маань өөрөө 27 оны наадмын үеэр тойрог туулын хурдны зам маань зорчин хөдөлгөөнөөр нээн гэсэн төлөвлөгөөтэй 27 оны ер нь бол наадмын одоо үе болон 2 дугаар хагас дээр бол одоо эдгээр өсөлсөн 10 төслийн 5-аас 6 төсөл нь бол дуусах графикийн дагуу ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгснээр Улаанбаатар хотын энэ 40 жил шийдэгдэг байсан суурь асуудал болох дулаан, цахилгаан, агаарын бохирд, төвжирэл гэх энэ одоо суурь асуудлууд бол одоо 20-30% заримдаа 50% хүртэлээр шийдэгдээд явахаар ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр 27 онд бол үр дүн гарна. 26 онд бол биднээс энэ бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүлэх төсөв мөнгийг бол тасалдуулахгүй байх, бүтээн байгуулалтуудаа дэмжих ийм хариуцлагатай он жил бол 2026 онд бол ирж байгаа гэдэг дуулах хэрэгтэй. Харин 27 оны эхний хагаст бол мөн зарим бүтээн байгуулалтын ажлыг бол төгсгөлрүүн дэмжиж ажиллах. Ингээд 27 оны 2 дугаар хагаст бол бүтээн байгуулалтын ажлууд бол эхнээсээ дуусч иргэдэд маань бас нөлөө нь бол шууд харагдах хаа гэж бодож байна.
Тэгэхээр макро төсөөлөлд бол өсөлт нэг 6%, инфляц нэг 7% байна гэж таамагласан байсан. Тэгэхээр ер нь эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөх юм бол за нийслэлийн төсөвт, усын төсөвт тэгэхээр таны бас сая дурдсан энэ гол ажлуудад тулгамдж болох одоо хамгийн гол эрсдлүүдийг та бүхэн бас хэрхэн одоо үнэлж байгаа бол. За 2026 онд бол Улаанбаатар хотын хувьд бол яг Монгол улсын хэмжээнд авч үзвэл яг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэн үн буцаад хэвийн байдалд орсон учраас эдийн засгийн нөхцөл байдал бол сайжирна гэж бол төлөвлөж байгаа. Ялангуяа улсын төсөв бол эхний хагас жилдээ тодтгол хийгдэх бах. Зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа өшөө нэмж сулж өгөх бах гэсэн төсөөлтөй байж байгаа. За Улаанбаатар хотын хувьд гэвэл би түрүүнд дурдсан 10 мегацлыг бол гар үсэг зурж эхлүүлсэн. 2026 онд хөрөнгө оруулалт дээр 1.9 их 80 төгрөг бол Улаанбаатар хотын зах зээл дээр бол нийслэлийн хөрөнгөөс түрүү үеийн түншлэлээр ойролцоогоор нэг 4-6 их 80 төгрөг хувийн ихчлүүд өөрснөө зардлаа гаргаж бол Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр байгаа. Ингээ бодохоор бол ойролцоогоор 6-8 их 80-ийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтууд Улаанбаатар хотод 2026 онд үргэлжилнэ. Энэ өөрөө эдийн засгийг суурьаар нь дэмжих одоо компаниудыг ажил орлоготой, хувь хүнсийг ажилтай, компаниудыг төсөлтөй байлгах тэгснээрээс татварын суурь баазыг бид нэмэгдүүлнэ гэсэн төсөөлтөй, эерэг юм төсөөлтөй байж байгаа. Мэдээж дотоодод их бүтээн байгуулалтууд явж ирэхээр бол ханшийн асуудал бол яригдах. Гэхдээ гаднаас хөнгөлөлттэй зээл тусламж гадаадаас хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа учраас бас харьцангуй ханшийн алдагдлыг бас барих боломжтой. Гэхдээ энэ талаар бол мэдээж мөнгөний бодлого барьж байгаа Монгол банк болон бусад харьяа газрууд бол дуртамжтай баха. Биднээсээ хувьд болохоор 2026 оны тооцоолол бол эргэж.